Өрөвдийн зүүн баруун хоёр аймгийг нэгтгэж Чандан Монголын аймаг хэмээн нэрлэж аймгийн төвийг Улаангомд байгуулсан нь Увс аймгийн өнөөдрийн галголомт болсон болон хүрээгээ тэлсээр 100 жилийн түүхийг бүтээгээд байна. 1931 онд Чандан Монголын аймгийг хоёр аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүнтэй байсан бол 2024 оны эцсийн байдлаар 19 сум, 93 баг, 22950 өрх, 85740 хүн амтай болж тухайн үеэс өрхийн тоо 2.5, хүн амын тоо 1.9 дахин өсөд байна. Энэ бол зөвхөн Увс аймагт амьдарч байгаа сүүрэн хүн амын тоо юм а. Хөдөлмөрч бүтээлч ард түмний хичээл зүтгэл, төрийн албан хаагчдын хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Монгол улсын төр үнэлж Увс аймгийг 1981 онд Алтан гацсууд нь 2015 онд хөдөлмөрийн гавьяаны улаан төвийн одонгоор тус шагнасан байдаг. Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалахад ам бие зориулж газар нутгаа хамгаална бидэнд өвлөөсөн Монгол улсын баатар маршал Юмжаагийн цэдэн бол Монгол улсын баатар Бэгзийн Геван Төвөн дүүдэ тэргүүтээ эх орончд бидний бахархлаа. Хөдөө аж ахуй, эрүүл мэнд, нийгмийн салбараас төрөн гарсан Монгол улсын хөдөлмөрийн баатар Өлзийн сан хувраг, халтрын дэлэг, доржийн мөнхөө, жилхаа жавын авдаа нарын хөдөлмөрийн баатарууд Увсынхын хөдөлмөрч гэдгийг илэрхийлүүлээ. Хүн зооны аж амьдрал, хэл соёл, ангаах ухаан, эдийн засаг, шинжлэх ухааны бүхий л салбарт манлайлж, өмнөд тулыг судалж, дэлхийн шинжлэх ухаанд хөв нэмрээ оруулсан Жачингийн цэрэн дэлэг тэргүүтээ эрдэмтэн мэргэд бол Увсынхын оюунлаг гэдгийг баталгаа юм а. Монгол төрийн наадмын төрөө, дархан аврах хорлоогийн Баямөнх, Намсаа живийн Батцуу тэргүүтээ үе үеийн хүчит өгчүүд, хурдан хөлгүүдийнхээ алтан жолоог төрийн наадам тэргүүлсэн Монгол улсын тод манлаа уяач бичээрэн далаа тэргүүтээ Хямрлаг уяачд, Ирэмгийн харваачдын цэц манлаа улсын даян мэргэн дамирэнгийн нуржмаа нармал Монголын биетих соёлын дархлаа юм а. Зуун жилийн өмнө 50 хүрэхгүй мянга байсан увсчууд бид өнөөдөр 100 мянгуулаа болно өнөр болж Монгол улсынхаа төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт тархан сууршаад байна. Ажилсаг шударгуу, хөдөлмөрч зан чанар, санаачлагта, бүтээлч манлайлалаараа сүршсэн газар бүрдээ Увсынхын үлгэр дуурайл болдог нь бидний бас нэгэн бахархал юм а. 2025 онд Монгол улсын хэмжээнд ганцхан аймаг 100 жилийн огоо тэмдэглэх нь увсчууд бид юм а. Увсынхын оюунлаг, Увсынхын хүчирхэг, Увсынхын хүн чанартай, Увсынхын зочломтгой хамгийн чухлан Увсынхын нэгдэж чаддаг гэдгийг харахаар бүх Монгол шагшин хүлээж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны 12 дугаар сарын хуралдааны тогтоолоор аймгийн засаг даргаар ахлуулсан 13 салбар хороо бүхий баяр наадам зохион байгуулах комисс түүх 100 жилийн он бэлтгэл ажлыг хангахаар хариуцсан ажиллаж байна. Өнөөдрийн энэхүү арга хэмжээний ач холбогдлыг уулзалт золголт гэхээсээ илүү өргөн цар хүрээтэй нэр хүндтэй үйл ажиллагаа гэдгийг дахин онцолж байна. Учир нь нутгаа гэсэн нэгдэм сэтгэл, хамтын хүчээр хөгжлийг бүтээх, итгэл зорилгоо нэгтгэх, хийх ажлаа зөвлөлдөж, өөр өөрийн хувь нэмэр хамтын оролцоогоо тодорхойлох нь чухал юм а. Илүү тодруулан хэлбэл мянгуулаа цугласан энэ танхим бол өнөөдөр бидний амар мэндэ мэдэлцэж танилцах, нэгдсэн ойлголцод хүрэх хамтын ажиллагааны ажил хэрэгч талбар болж байгаараа үн цэнтэй юм а. Увс аймгийнхаа түүх 100 жилийн ог хамтдаа өргөн дэлгэр нүүр бардам тэмдэглэн өнгөрүүлцгээе. Та бүхнийг унган нутгийн тэн буян заяа төвшин ивэж ажил үйлсдэн өргөлж өдөө дэлгэрч байх болтугай эрүүл энх сарвул сайхныг өсөн өрөө. Баярлалаа.